Сайн байцгаана уу? Удаагийн хичээл 15-аас 18 дугаар зууны үеийн монголчуудын амьдрал соёл гэсэн хичээлийг үзэх. За энэ хичээлээр бид бүхэн монголчуудын амьдрал соёл түүхийн бүхэл цаг үед багжин хөгжсөр ирсэн тухай үзэх. За одоо эзэн төрний үеэс яг одоо бидний үзэн байгаа Бутралын үе юу дунд үе хүртэлх өөрчлөгдөж шинжлэгдсэн зүйл юу байна? Бид бүхний хадгалж үлдсэн зүйл юу байна гэдгийг үзэх. За шашин шүтлэг, шашны сургаал, номлол итгэл үнэмшлийн үед бид бүхэн бас өөрчлөгдсөн байгаа. Бид бүхэн бөөгийн шишин буюу бөө мөрөглийг шүтдэг байсан бол энэ үеэс бид буддын шишин, бурхны шишнийг шүтдэг болсон. За өв уламжлалын хувьд бол бид бүхэн бол өөрсдийн өв уламжлалаа хадгалж үлдсэн. За өв уламжлал гэдэг нь бол өөрөө үеэс үе дамжин удаан хугацаар хадгалдан үлддэг нийгэм соёлын өвийн зүйлс залгамжлан авах зүйлсийг хэлдэг байна. За бид бүхэн бол үүнийг хадгалж үлдэж чадсан ард юм. За урлаг соёл нь бол хүний гараар бүтээгдсэн болон оюун санааны одоо бүтээл төрөлүүдийг хэлдэг. За бид бүхний одоо үзэгч байгаа үед бол одоо яг энэ хүний гараар бүтээгдсэн болон оюун санааны бүтээлүүд төрөлүүд урд үеийнхээс маш ихээр одоо бүтээгдэж дэлхийн сор бүтээлүүд хүртэл бүтээгдэж ирсэн байдаг. За одоо жишээл өндөр эхийн зан азрын бүтээсэн ногоон дарих болон түүний одоо дагуу 21 одоо дарих нь бол одоо дэлхийн сонгодог урлагийн одоо сар бүтээлүүдийн нэгд тооцогддог байна. За бичиг үсгийн хувьд ч гэсэндээ бид бүхэн бичиг үсгийн боловсрол энэ үед маш сайжирсан гэж хэлж болдог. За нийгэм санааны оюун санааны амьдрал гарсан нэг том үзэгдэл бол бурхны шишин нийтийн шишин бод дэлгэрсэн. За урд нь бол бурхны шишин Нэрүүн улсын үед, Хувлын хааны үед дэлгэрж исэн боловч за энэ үедээ бол зөвхөн хааны ордон болон ноёд язгууртнуудын дунд л одоо дэлгэрээд за ард түмний дунд бол дэлгэрч чаддаггүй байсан. За харин энэ үед нийт ард түмний дунд бурхны шишин дэлгэрч бүх хүмүүс бурхны шишнийг шүтэж эхэлсэн байдаг. За ингээд энтэг төвдийн соёлын онолтыг Монголын тал нутгийн одоо өрмөц одоо нүүдлийн мал аж ахуйн соёл одоо маш гайхалтайгаар одоо нийцүүлэн сүлдүүлж чадсанараа Монголын одоо энэ бурхан шишин бол бусад улсын буддын шишнээс ялгаатай байдаг. За мөн бичиг үсгийн хувьд ч гэсэн одоо бид бүхэн бол маш одоо гайхалтай түүхийг бүтээсэн байдаг. За бид бүхэн одоо өмнөх хичээл дээр үзсэн Монголын хаан тусгал хичээл дээр үзэх улс гэдэг нь бол бусад улс орнуудтай харилцах чадамжтай байх хэрэгтэй гэж үзсэн тийм үү. За тэгвэл яг энд ч юм аа бид бүхний бусад улс орнтой харилцах чадамжийг илтгэсэн нэгэн зүйл байдаг нь 1389 онд Монгол хэлний хэлмэрчдийг Мин улсад бэлтгэжсэн байдаг. За энэ юу гэвэл Монгол улстай харилцахад одоо бид бүхэнд Мин улсад юу хэрэгтэй? Монгол хэлээр ярьдаг, бичдэг хүмүүс хэрэгтэй байсан. Учир нь бол бид бүхэнтэй харилцахыг хүсэж байгаа шүү дээ. За тэгээд ухаан юу гэдэг толь бичгийг хэвлүүлсэн байдаг баг. За монголчуудын бичиг үсгийн боловсролын хувьд бол өмнөх уламжлалт хадгалан үлдсэн. За тэр шүтгийг л бүр одоо хэл найруулга тэр төвшөндөө сайжирсан байдаг байгаа. За мөн одоо бичгийн одоо ур чадвар нь хүртэл маш сайжирсан байдаг. Одоо тухайн үед бол одоо зохтын хадны бичээс болон бусад одоо үүсэн цаас гэх мэт одоо бичгийн дурсгалууд хадгалдан үлдсэн байдаг. За түүнээс гадна бас одоо түүхэнд одоо бичигдэн үлцээр монголчууд одоо элчин харилцаанда морин дээр одоо давхиж явахдаа монголч их татлан бичиж одоо захиаг бичдэг байсан гэж одоо үздэг баг. За тэгэхээр маш гайхалтай тийм үү. За одоо тухайн үеийн одоо бичгийн одоо түүхтэй холбоотой зүйлүүдийг одоо энэ юун дээр харуулсан байна гэсэндээ за халахын зогтхонтайжийн дуудын хадны бичиг гэж одоо 16-аас 17 дугаар зууны үеийн сар бүтээл байгаа. За энэ бүхнийг одоо бид хүн энэ зурган дээрс харж болно. За хадан дээр сийлсэн гэхэд маш гайхалтай одоо нарийн тэг химийг одоо баримталж маш сайхан бичсэн байна тийм үү. За үүнийг бол одоо зогтхонтой шүлгэлж Гүйэнбаатар одоо сийлсэн байдаг байгаа. За 1587 онд бол Харчны аюуш гүш Монгол хүчийн галгийн тогтолцоог зохион боловсруулсныг алиг аливсэг гэдэг байна. За энэ бол одоо монгол хэлэнд байгаа гадаад үгнүүдийг хэрхэн бичих вэ гэдэг галиг үсэг юм. За эртний төв соёлд энтгийн ланз нагар үсгээс санаавч өндөргийн зан авзар соён бүсгийг мөн зохиосон байдаг. За ингээд 1648 онд Зай бандад одоо ойрдын одоо баруун Монгол аялаханд зохицсон тод үсгийг одоо зохиосон байдаг байна. За бас нэгэн одоо гайхалтай юу бол бичгийн дурсгал бол Лусан данзангийн алтан товч байна. За Лусан данзан гэдэг бол Монголын одоо бурхан шишний 3 их зулын нэг Ламын гигэний анх дугаар дүр алтан уургийн Лусан данзан жанцсан гэдэг хүн байгаа. За энэ хүн бол одоо 1643 онд
алтан товч хэмээх сашдэр одоо бүх одоо Монголын хаадын одоо язгуур угсааг одоо бичин үлдээсэн байдаг. За мөн нуус товчоонд гардаггүй одоо 300 тайчуудыг дарсан домог одоо гих мэт одоо томоохон юмнуудыг оруулсан байдаг. За сүүлд Цэндийн Намнасрунгаа Монголын нуус товчоог сэргээн одоо бүтээхтэй сэргээхдээ бол одоо энэ луу алтан товчоос маш их одоо нэлээдгүй хэсгийг Монголын товчоонд оруулсан байдаг байна. За энэ бол тухайн үеийн түүхийн томоохон дурсгалд бас тооцогддог байна. Бичгийн болон түүхийн дурсгал тооцогддог. За оюун санааны хувьд иймэрхүү өөрчлөлт гарсан бол бид бүхний амьдрал ахуйд бас томоохон өөрчлөлт гарсан. Юу вэ гэвэл одоо монгол гэрийг зөөж тээвэрлж авч явахад илүү хялбар амархан болсон байдаг. За одоо энэ хүү зурган дээр одоо монгол гэрийн бүтэц бүрэлдэхүүн харагдаж байна тийм үү. За бид бүхэн одоо нэрлэлцгээе. Монгол гэр бол үндсэн хоёр одоо хэсгээс бүрддэг. Гэрийн мод болон дээвэр туурга одоо эсгий туурга гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг байна. За гэрийн модонд бол унь, тоон, хан, хаалга ордог бол за эсгий туурганд бол дээвэр, туурга одоо өрх гэсэн гурван зүйл ордог тийм үү. За хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ гэвэл за гэрийн тоон авсаархан болсон. За одоо бид бүхэн 500 болон 1000 100000-ын дэвсгэртийн артлыг эргүүлээ харах юм бол монгол гэрийн одоо юу байгаа? Яг одоо эзэнт гүрний үед байсан монгол гэрийн хэлбэр төрс байгаа. Тоон дээшээ ингээд цомцоогоор гараад ирчихсэн гэр тэргэн дээр одоо чирч явдаг. Одоо тэргэн дээр тавиад чирч явдаг тийм өсвөр хэмжээний гэрүүдийг хэрэглэдэг байсан. За тэгвэл яг энэ үеэс тээвэрлэхийг илүү тохиромжтой болж тоон жижигэрсэн. За мөн одоо унь ханны тогтолцоо өөрчлөгдсөн, баг зэрэг өөрчлөгдсөн байдаг. За хамны толгой нэмэгдсэн, цамхраа тоон бий болсон. За ингэснээр гэрийн хэлбэр төрөлд өөрчлөлт орсон байдаг байна. За өмнө нь бол гэрийн хэлбэр бол маш одоо дээшээ ийм игц одоо гурвалжин хэлбэртэй байсан бол энэ үеэс одоо ийм цилиндр маягийн ч гэдэм үү дээрээ баг зэргийн конус хэлбэртэй бөгөөд их биеийн цилиндр болж одоо хувирсан байдаг байна. За ингээд тухайн үед зөвхөн одоо монгол гэрээс гадна хатгуур гэр, овоохой, шовоохой зэрэг орон сууцыг хэрэгжилж байсан байдаг. За тэгээд гэрийн модыг бол голдоо бурсаа хийдэг байсан. За орчин үед бол хар модоор хийж байгаа. Тийм үү? За ингээд хичнээн одоо энэ бүхэн одоо оюун санааны хувьд өөрчлөлт гарсан гэж байна. Амьдрал ах хувьд өөрчлөлт гарсан гэж байна. Гисэн хэдиж бид бүхэн нүүдлийн мал, сонгодог нүүдлийн мал аж ахуй гэдэг зүйлийг хизээч одоо авчаагүй. Яг л энэ нүүдлийн мал аж ахуйгаараа жилийн дөрвөн улиралдаа нүүдлэн аж төрцгөөж байсан байдаг юм аа. За ингээ анхаарал хандуулсан явдал баярлалаа.